За 27-ны цаг ирж бага насны хүүхдүүд харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцож, зам таяр ослол хэрэгтэй холбогдож байгаа тохиолдлууд сүүлийн үед ихсэж байна. За үүнээс урьдчилан сэргийлэхэд бол хаан улдурс замын цагдаагийн хэлцээс харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа бага насны хүүхдүүд хяналт тавь ажиллаж байна. Тухайлбал одоо сүүлийн нэг жишээ дурдахад бол одоо 18 дахь сургуулийн 4-р ангийн сурагч харгалзахгүйгээр хичээлээ тараа замын хөдөлгөөнд оролцож явахад нь манай замын цагдаагийн хаалт багч илрүүлэн үүнийг одоо шалгаж нягтлахад бол одоо 18 дахь сургуулийн 4-р ангийн багш одоо ангийнхан багш бол одоо ингээд харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан тогтоогдоод замын хөдөлгөөний аюулгүйн тухай хуулийн 54-6 зааснаар хөдөлмөр өсөд доод хэмжээ 240 мянган төгрөгөөр арга хэмжээ тооцсон байна.